За сайн байцгаана уу та бүхний өдрийн минь төргий Жудиложи подкастын 32 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг Оёко болон Мира хөтлөн хүргэж байна. Тэгээд энэ удаагийн дугаараараа давчгүй хүчин зүйлийн одоо нөлөөлөл тохиолдсон нь зээлдэгчийн зээлийн гэрээний хүү төлөх болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх эсвэл хүүг нь багасгах үндслэл болох уу эсвэл болохгүй юу гэдэгтэй холбоотой сонирхолтой маргааныг манай Оёко бэлтгэсэн байгаа. За ингээд маргаан руу орцгоё. За өнөөдрийн маргаа маань одоо өнгөрсөн жил нэлээд шуугиан дагуулад байсан хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой бас одоо тэр хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой юм нэг сонирхолтой кейс байгаа. За тэгээд энэхүү тэгэхээр нэхэмжлэгч маань бол хөгжлийн банк ХКК байх нь байна. За хариуцагч нь бол хөгжлийн банкнаас зээл авсан Т гэдэг компани байгаа. За тэгээд энэ маргааны хүрээнд бол хөгжлийн банк хариуцагчаас нийт зээлийн гэрээг цуцлаад гэрээний үүрэгт 25 тэрбум 900 сая орчим төгрөгийг гаргуулах. За тэгээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн ийм нэхэмжлийн шаардлагыг гаргасан. За тэгээ энэ нэхэмжлийн шаардлага маань дан ганц одоо хариуцагч Т компанид хамааралтай бус Т компани одоо энэ нөгөө зээлийн харилцаанд одоо батлан даагчаар оролцсон А гэдэг ХКК байхаас гадна эс гэдэг бас хувь иргэн байгаа. Үндсэндээ бол ийм 3 хариуцагч байгаа. За үндсэн хариуцагч маань зээлдэгч Т гэдэг ХКК, бусад 2 хариуцагч маань бол барьцааны гэрээ байгуулсан ийм хариуцагчид байгаа юм аа. За тэгээд тэр 25 тэрбум төгрөгийг ер нь ямар учраас одоо ингээд буцаан шаардж байна вэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За хариуцагч нь бол 2018 он болон 2019 онд хөгжлийн банкнаас 2 удаа зээл авсан байдаг. За ингэхдээ 2 удаагийн зээл нь тус бүр 9 тэрбум орчим төгрөгний үндсэндээ нийт 18 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа. За тэгээд хөгжлийн банк бол энэ одоо зээлийн гэрээний хугацаанд дуусаагүй байсан. Гэвч хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээгээ хугацаанаас өмнө цуцлаад за зээлсэн үндсэн хөрөнгө болох тэр 18 тэрбум төгрөгөө түүн дээр нэмэх нь зээлийн хүүнд 5 тэрбум орчим төгрөг. За нэмэгдүүлсэн хүү 200 сая төгрөг буюу нийт ийм 24 тэрбум 300 сая орчим төгрөгийг гаргуулах. За тэгээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлийн шаардлагыг иргэний эргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. За тэгээ энэ маргааны хувьд бол улсын дэд шүүхээр 2023 оны 10 сард эцэслэн шийдвэрлэгдсэн ийм маргаан байна. За тэгээд хэдийгээр ингээд хамгийн анх нэхэмжлэгч маань 24 тэрбум орчим төгрөгийг нэхэмжилж байсан боловч явцын дунд нэхэмжлийн шаардлага 2 удаа нэмэгдүүлж нийт 25 тэрбум 900 сая орчим төгрөгийг бол хариуцагчаас гаргуулахаар ийм одоо шаардлага гаргасан. За ийхүү одоо мөнгө ийхүү тодорхой үнийн дүн бүхий нэхэмжлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэгч маань одоо дараах тайлбарыг шүүхэд өгсөн байдаг. За Т гэдэг одоо хариуцагч Т гэдэг компанийн хувьд бол Монгол Улсын засгийн газрын 2018 оны 101-р тогтоолын дагуу одоо төсөл хэрэгжүүлэхээр одоо банкнаас зээл авсан. Тэгээ банк нь бол тухайн төслийг санхүүжүүлэх зорилгоор зээл өгсөн байдаг. Энэ дурдаад байгаа тэр засгийн газрын 2018 оны 101-р тогтоолол нийтэд ил байршаагүй бэлээ. За тэгээд ийм 18 тэрбум орчим төгрөгийн үндсэн зээл авсан. Тэгээ энэ зээлийг ийм өндөр үнийн дүнтэй зээл байгаа учраас энэхүү зээлийн одоо үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулах нь бол гарцаагүй. За барьцааны гэрээний хүрээнд юуг одоо компани болон тэр нөгөө хамтран хариуцагчдаас барьцаалуулсан бэ гэхлээр одоо нэгдүгээр Т гэдэг компани нь өөрийнхөө дутуу одоо баригдсан барилгууд болон ирээдүйд бий болох хөрөнгө буюу одоо энэ төслийн хүрээнд хийх гээд байгаа тэр нэг зогсоолоо барьцаалсан байдаг. За ирээдүйд одоо бий болох хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан. Түүнээс гадна одоо хамтран хариуцагчаар оролцсон иргэн эс болон А компани нарын үйлчлэгээний зориулалттай барилга болон газар эзэмших эрх, хувийн орон сууц зэрэг ийм өмчийн хөрөнгүүдийг энэхүү одоо гэрээний хүрээнд бол барьцаалж 18 тэрбум орчим төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн харилцан тохиролцоог талууд хийсэн бахнэ. За гэвч явцын дунд одоо зээлийн харилцаа бол тийм одоо дардан
гүйцэтгэл нь ингээ биелэгдэжээгүй. Явцын дунд бол одоо бид бүхний мэдж байгаачлан ковид цар тахал тохиолдсон. За энэ зээл маань бол 18 оноос авагдаж эхэлсэн ийм зээл байгаа. За тэгээ ковид цар тахал тохиолдсон. За энэ явцад зээлдэгчийн зүгээс ямар одоо гэрээний зөрчил гаргасан бэ гэхлээр 2019 оны 12 дугаар сараас эхлээд үндсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй. За тэгээд 2020 оны 3 сараас эхлээд үндсэн зээлийн төлбөрөө бас ингээд нэг хуваарийн дагуу төлөх ёстой байтал зөрчил үүсгэсэн байгаа. За тэгээд яг энэ хүртэл бол ингээд тодорхой хэмжээнд төлж исэн, тодорхой хэмжээнд хүүгээ төлж исэн гэвчиг ингээд бүр одоо төлөлт хийхгүй ийм зөрчлүүд 2019 оны сүүлээс ингээд гарч эхэлсэн. За тэгээд энэхүү зөрчил үүснэнтэй холбоотой мэдээж хэрэг хөгжлийн банкны зүгээс хариуцагчид, зээлдэгчид ингээд тодорхой шаардлага мэдээллүүдийг ингээд хургуулж байсан гэдэг баримтууд авагдсан байгаа. За тэгээд гэвчиг бол шаардлага мэдээлэл зээлдэгчид хургуулсан ч гэлээ тодорхой үр дүнд хүрээгүй учраас эцсийн дүнд одоо хөгжлийн банк маань Монгол Улсын иргэний эргийн анхан шатны шүүхэд нь хэмжлэг гаргах замаар одоо энэ маргааныг шийдвэрлүүлэхээр зорьсон байгаа. За тэгээд хариуцагч буюу энэ одоо гэрээний харилцааны хүрээнд бол зээлдэгч байгаа. Зээлдэгч маань одоо мэдээж хэрэг нэхэмжлийн шаардлагыг одоо шууд хүлээгээд авчаагүй нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байгаа. За ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэхлээр за үндсэн одоо зээлийн төлбөр болох 18 тэрбум төгрөгийг бол тэрийг одоо тэр мөнгөнөр бол ямар ч маргаан байхгүй үндсэн зээлийн төлбөрийг бол төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн байгаа. За харин тэр одоо хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бол бүрэн төлөх боломжгүй гэж хэлсэн байдаг. Ягд гэдгээ тайлбарлахдаа Хөгжлийн банк зээл олголтыг шалтгаангүйгээр зогсоосон. За тэгээд ийхүү шалтгаангүй зогсоосон нь одоо эргээд зээлийн хүүг компанид зээлдэгчид төлж чадахгүй юм нөхцөл байдал бүрдүүлсэн гэж хэлдэг байгаа. За тэгээд цаашаа бас одоо цөөн тооны тайлбаруудыг нэмж өгсөн. Тухайлбал за энэ хэмжлэгч хөгжлийн банкны тухайд гэвэл засгийн газрын шийдвэртэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг банк гэж ойлгож байна. За тэгээд компанийн хувьд бол одоо энэ компани хэрэгжүүлэх гээд байгаа төсөл нь бол үндсэндээ Өмнөговь аймагт 2500 одоо том оврын автомашины тим зогсоод тэгээд тэр зогсоолыг дагагдах тийм үйлчлэгээний одоо төвүүдийг барьж байгуулах ийм төсөл юм билээ. Тэгээд тэр 2500 машин нь бол одоо нөгөө нүүрс тээврийн машинууд юм байна гэж ойлгосон. За тэгээд тийм учраас нөгөө засгийн газар одоо энэ төслийг ач холбогдолтой гэж үзээд ингээд хариуцагчид зээл олгосон нь ийм учиртай юм билээ. За тэгээд хариуцагчийн хилээд буйгаар бол ковидын одоо ингээд цар тахалд нүүрсний улмаас бид ингээд одоо төслөө хэрэгжүүлэх явцад маань ингээд зогсолт үүсээд ажилчдаа чөлөө олгосон. За энэ бол үндсэндээ 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. За тэгээд энэ 2 жилийн хугацаанд нэг 730 орчим хоног байгаа хгүй юу? Тэнгүүд энэ зээлдүүлэгч буюу одоо энэ хөгжлийн банк маань энэ 730 хоногийн зээлийн хүүг ингээд бүрэн хавгаар хэмжлээд байгаа нь одоо өөртөө давуу байдал бий болгоод байна. Энэ хөгжлийн банк ингээд хөрөнгөжих сэтэлтэй байна гэдэг ийм тайлбарыг шүүхэд гаргасан байдаг. За тэгээд цар тахлын одоо үеийн тэр хөл хорой бол зөвхөн ингээд зээлдэгчийн буруугаас болоогүй. Тийм учраас зээлдүүлэгч хоёр тал энэхүү одоо үүссэн хохирлыг хамтран хариуцах ёстой. Хамтран тодорхой хэмжээгээр хариуцах ёстой. Одоо зээлдэгчин дангаараа ингээд бүх хүүг төлөх ёсгүй гэдэг тайлбарыг бол шүүхэд гаргасан байдгаа. За тэгээд хамтран хариуцагчдын хувьд бас маш сонирхолтой. Хамтран хариуцагч одоо А гэдэг ХХК байхаас гадна НИС гэдэг нэг иргэн байгаад байгаа. За тэр хүмүүсийг бол ингээд энэ маргаанд шууд ингээд зээлийн төлбөр төлөвлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг хэмжлэлийн хүрээнд хамтран хариуцагчаар татсан. За тэнгуут манай хамтран хариуцагчид маань болохоор одоо шүүхэд юу гэж хэлдэг вэ гэхлээр одоо энэ компани ер нь бол энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж исэн тэр одоо барьж исэн тэр зогсоол нь бол нэлээ ингээд барилгажилт нь нэлээ одоо гүйцэд хийгдэх тал руу орсон юм шиг байгаа. Тэнгүү тэр бүтээн байгуулсан тэр төсөл дээрээ үнэлгээ хийлгээд тэр үнэлгээгээр ерөнхийдөө 63 тэрбум орчим төгрөгийн үнэлгээ бүхий ийм одоо үйл хөдлөх хөрөнгүүд ингээд баригдсан байна гэдэг үнэлгээ хийсэн юм шиг үлээ. За тэнгүүд манай энэ барьцааны гэрээ байгуулсан эднэр 3 дахь этгээдүүд маань юу гэж хэлдэг вэ гэхлээр ер нь одоо тэг гэдэг үндсэн одоо манай зээлдэгч маань өөрийн хөрөнгөөрөө
энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой болсон байгаа. Тийм учраас биднийг одоо ингээд энэ одоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг энэ үүргээс чөлөөж өгөөч гэсэн байдлаар ерөнхийдөө шүүхэд хариу тайлбар гаргадаг байгаа. За одоо талуудын тайлбар бол юм байна. Одоо анхан шатны шүүхийн шийдвэрлэг орцгоё. За анхан шатны шүүхээр энэ маргаан бол 2022 оны 12 сарын 7-нд шийдвэрлэгдэж байсан юм байна. За анхан шатны шүүх бол нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн. Үндсэндээ одоо хөгжлийн банкны тэр хариуцагчаас нэхэмжилсэн 25 тэрбум орчим төгрөгийг бол бүхэлд нь хариуцагчаас гаргуулсан байгаа. За ингэхдээ бол одоо бас тодорхой тайлбаруудыг мэдээж хэрэг өгсөн байдаг. За тодорхойлбол энэ хариуцагч одоо ингээд тодорхой хугацаанд хамаарах нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь бол одоо хууль зүйн үндэслэлгүй байна. За тэгээд түүнчлэн одоо энэ маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас одоо тухайн хариуцагчийн тэр үүргийг багасгах ч юм уу эсвэл одоо бууруулан тогтоох. За тэгээд зээлдүүлэгч талд хуваа хариуцлах юм хууль зүйн үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг хийсэн. За тэгээд тэнгуүтэй нөгөө нэг одоо энэ нэхэмжлийн шаардлага дээр бас нөгөө тодорхойлоогүй байсан юм нь болохоор яг энэ 3 этгээдийг хариуцагчаар татсан хэрнээ яг хинээсэн зээлийг гаргуулад хинээсэн барьцаа өрөнгийг гаргуулахын гэдгээ яг нэхэмжилтэд тодорхой дурдаг байсан юм шиг байна. Тэнгүүд анхан шатны шүүх юу гэж хэлдэг вэ гэхлээр за яг зээлийн гэрээ байгуулсан этгээд нь бол Т гэдэг ХХК байна. За тэгээд тэр А гэдэг ХХК болон С гэдэг иргэний тухайд гэвэл барьцааны гэрээг байгуулсан ийм этгээдүүд байгаа. За тэгэхээр зээлийн төлбөр шаардж байгаа тэр нэхэмжлийн шаардлага бол зөвхөн энэ зээл авсан одоо Т гэдэг ХХК компанид хамааралтай юм байна. Тийм учраас энэ зээлийн одоо тэр төлбөр шаардаад байгаа нэхэмжлийн шаардлага нь А болон С гэдэг энэ барьцааны гэрээ байгуулсан хоёрт бол хамааралгүй байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн байгаа. За тэгээд өөрөөр хэлбэл одоо тэр барьцааны гэрээ байгуулсан А гэдэг ХХК болон С нарт бол зөвхөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг тэр агуулганд хамааралтай гэсэн үг байгаа. За ингэхдээ анхан шатны шүүх бол иргэний хуулийн одоо энэ үүргийн эрх зүй ерөнхий ангийн болон энэ банкны одоо зээл одгох харилцаатай холбогдсон нарийвчилсан хуулийн зохицуулалтуудыг ишлээ хэрэгэлсэн байдаг. За жишээлбэл иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бол гэрээнээс татгалзах харилцааг зохицуулсан байдаг. За энэ дээр юу гэж дурдсан байдаг вэ гэхээр талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. За тэгээд нөгөө талаас нь тухайн үүргээ гүйцэтгэх ийм нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй бол гэрээнээс ийм татгалзах хэрэгтэй байдаг. За манай тохиолдлын тухайд бол зээлдэгч маань ингээд одоо хуваарийн дагуу зээлийн төлбөр болон хүүгээ төлөхөө болоод ирсэн учраас энэ нь үндсэндээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болж байгаа. За тэгээд хөгжлийн банкнаас тодорхой мэдээлэл хүргүүлсэн боловч ийм зөрчлөө засах юм арга хэмжээ аваагүй бөгөөд зөрчил нь улам ингээд даймжирсан учраас хөгжлийн банкны хувьд зээлдэгчийн хуваар ингээд гэрээнээс татгалзах хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд гэрээнээс татгалзсны үр дагавар нь юу вэ гэхлээр зээлийн гэрээгээр хүсэн авсан зүйлээ буцаан авна гэдэг энэ агуулгаар зээлийн үндсэн төлбөрөөр нэхэмжилж байгаа бөгөөд тухайн зээлийн төлбөрийг ашигласан хугацааны нэмэгдүүлсэн хүүг ингэж шаардж байгаа нэм учиртай. За тэгээд иргэний хуулийн 451-р зүйлд бас одоо банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй холбоотой юм наривчилсан зохицуулт байдаг. За энэ зохицуулт ёсоор бол яг энэ банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн одоо үйл ажиллагаатай холбогдсон наривчилсан асуудлыг холбогдох хуулиар зохицуулна гэсэн байдаг. За үүний дагуу ямар хууль одоо үйлчилж байгаа вэ гэхээр банк эрх бүхий этгээдийн мөнгө хадгаламж, мөнгө хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай гэсэн ийм салбарын наривчилсан хууль үйлчилж байгаа. Тэгэхээр одоо яг энэ маргааны маань хүрээнд үндсэн 3 хууль байгаагийн одоо тулгуур хууль нь бол иргэний хууль. За салбарын наривчилсан хууль нь энэ банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгө хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль. За түүнээс гадна хөгжлийн банк ч өөрөө ийм тусгай статустай банк учраас хөгжлийн банкны эрх зүйн байдлын тухай гэдэг ийм 3 хуулийн үйлчлэлд одоо энэ маргаа маань хамааралтай. Тэгээд ялангуяа зээлтэй холбоотой учраас хөгжлийн банкны нөгөө эрх зүйн байдлын тухай хууль бол шууд энэ маргаанд орж ирэхгүй байгаа. За тэгээд
энэхүү зохицуултыг үндэслээд одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. За анхан шатны шүүхийн шийдвэр бас тодорхой юм болцолт нөхцөл тусгасан. Тэрний юу вэ гэхэлэр одоо тэг компанид бол ингээ зээлийн төлбөр бол 25 тэрбумыг гаргуулахын шийдвэрийг гаргацсан. Хэрв тэг компани энэ төлбөрийг одоо төлөв үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасны дагуу одоо нөгөө барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдах ийм ажлыг зохион байгуулна гэдэг. Одоо хэрвээ энэ үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол тухайн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албатай одоо ийм дуудлага худалдаанд оруулах ийм нөхцөлийг бас шийдвэртээ тусгасан байлээ. Тэгээд та бүхэндээ сонирхуулаад хэлэхэд ер нь бол энэ 25 одоо үндсэн зээлийн төлбөр нь 18 тэрбум орчим төгрөгийн ийм гэрээ байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо ийм өндөр үнийн дүн бүхийн зээлийг одоо өөрийн гүйцэтгэлийг хангуулахын тулд маш одоо хэмжээний хөрөнгө барьцаалах нь гарцаагүй. Тэгэхээр энэ маргааны үрийн үндсэндээ 6 төрлийн барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. За үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу ипотекийн одоо зүйлүүд, тэгээ газар эзэмших эрх барьцаалах гэрээ, за тэгээд ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ гээд үндсэн 6 төрлийн барьцааны гэрээний дагуу 11 эд хөрөнгийг барьцаалах ийм гэрээ хийгдсэн байдаг. За тэгээ анхан шатны шүүхийн шийдвэр бол үндсэндээ ингээд дуусахаар сон гэсэн үг. За тэгэнгүүт манай одоо хариуцагч зээлдэгчийн маань зүгээс давзаалдах журмаар гомдол гаргасан. За давзаалдах шатны шүүхийн шийдвэр бол 2023 оны 5 сарын 30-нд гарсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрээс даруй 6 сарын дараа гарчээ. За давзаалдах шатны шүүх хамгийн сонирхолтой нь анхан шатны шүүхээс өөр одоо шийдэл гаргасан байдаг. За тэр нь юу вэ гэхлээр талуудын оронд байгуулагдсан тэр зээлийн гэрээн дээр одоо нэг ийм зохицуулт байгаа. Та бүхэндээ уншиж өгье. Тэр нь болохоор зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндслэл болохгүй гэдэг ийм нэг заалт байгаа. За хоёр дахь нь болохоор давагдчихгүй гинтийн буюу давагдчихгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас банк зээл олгож чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэдэг ийм хоёр заалт байгаа. Тэнгүүд заалт шатны шүүх юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хоёр заалт бол одоо хөгжлийн банк өөрийгөө хэд хамгаалсан нэхэмжлэг одоо банкны хувьд бол ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй ийм заалт байна. Харин хариуцагч бол ямар ч тохиолдолд үүргээс чөлөөлөгдөхгүй байхын аргагүй ийм одоо нөгөө хоёр талд ийм тэнцүү биш заалт байна гэдэг ийм зүйлийг хэлдэг. За тэгэнгүүтээ энэ дээр суурлаад ямар дүгнэлтийг хийдэг вэ гэхээр энэхүү одоо гэрээний зохицуулт бол талуудын гэрээний чөлөөт байдлыг алдагдуулсан зохицуулт байна гэж үздэг. За тэгээ хариуцагчийн одоо гомдлын тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэдэг. Ингэхдээ бол одоо нөгөө нэмэгдүүлсэн хүү болон хүүнд хамаарах нийт одоо нэхэмжлийн шаардлагын 25%-ийг нь хэрэгсэхгүй болгодог. Тэгэхээр 25%-ийг нь одоо зээлдүүлэгч буюу хөгжлийн банк өөрөө хариуц. За 75%-ийг нь бол энэ зээлдэгч буюу одоо энэ компанид хариуцвал яг гэдэг ийм шийдвэрийг гаргасан байгаа. За тэгээд тэгэнгүүт одоо нөгөө 25 тэрбум 900 сая орчим төгрөг нэхэмжилсэний ердөө 24 тэрбум нь давзаалдах шатны шүүхийн шийдвэрээр одоо зээлдэгчээс гаргуулах болж таарсан. За тийм учраас одоо ингээд 1 тэрбум 900 сая төгрөгийн одоо 800 сая гаруй төгрөгийн алдагдал банкнд үүсэж байгаа байхгүй юу? Тийм учраас банк маань Усын дэд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. За усын дэд шүүхийн шийдвэр бол 2023 оны 10 сарын 10 буюу давзаалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 сарын дараа мөн гарсан байна. За тэгээд нэхэмжлэгч буюу одоо хөгжлийн банкны зүгээс хяналтын журмаар гомдол гаргасан. Ингэхдээ иргэний процесс хуульд заасан хоёр үндэслэлийг одоо ишлэл болгодог. За эхний үндэслэл нь юу вэ гэхээр анхан болон давзаалдах шатны шүүх хуулийг одоо зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг нэг үндэслэл. За хоёрдугаарх нь болохоор хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг ийм хоёр үндэслэлээр бол гомдол гаргадаг байгаа. За энэ хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь юу вэ гэхээр давзаалдах журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад давзаалдах шатны шүүх гомдлыг хүлээн авсан гэдэг ийм агуулга яригддаг. Гэхдээ яг энэ агуулгыг дээд шүүх хянаж үзээд одоо нөгөө хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны зөрчил байгаагүй гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. Тийм учраас одоо энэ асуудлаар бол ерөөсөө ярихгүй. Одоо цааш юун дээр илүү төвлөрөх вэ гэхлээр яг энэ анхан давх хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй асуудал дээр хийсэн дүгнэлтийг одоо бүгдээрээ наривчлан авч үзье. За
За усын дээд шүүхийн тухайд гэвэл давзаалдах шатны шүүхийн одоо шийдвэрийг тодорхой хэмжээнд одоо хуульд нийцээгүй үгүйсгэгдэж байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр энэ бол давзаалдах шатны шүүх одоо хуулийг тодорхой хэмжээнд буруу хэрэгэлсэн гэдэг ийм дүгнэлт гарч байгаа. За яагаад вэ гэхээр за энэс өмнө хэмжлэгчийн маань одоо хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл агуулгыг 5 хүндээ товчхон тайлбарлаад өгчээ. За нэхэмжлэгч бол давзаалдах шатны шүүхийн шийдвэрийг мэдээж өгөөсгөж хяналтын журмаар гомдол гаргасан. За ингэхдээ давзаалдах шатны шүүх одоо зээлдэгчийн төлөх ёстой хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 25%-аар одоо хууруулсан нь ингээ буруу гэдэг агуулгын хүрээнд дараах хэд хэдэн тайлбарыг өгдөг. За ингэхдээ бол зээлийн гэрээнд өмнө дурдсанчлан одоо зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй альва шалтгаан нь зээлдэгчийг одоо гэрээгээр хүлээсэн үүргээ өгөөсгөх юм үндэслэл болохгүй гэдэг ийм заалт байгаа. За тэнгууд энэ заалтыг бол тайлбарлахдаа Хөгжлийн банкны зүгээс иргэний үеийн тодорхой заалтыг ишилдэг. За иргэний үеийн 198 дугаар зөвлөгийн нэгт ямар заалт байдаг вэ гэхлээр гэрээ тайлбарлахтай холбоотой заалт байдаг. За тэр заалт нь болохоор гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэдэг ийм зарчим байгаа. Тэгэхээр одоо өмнө дурдсан тэр ямар ч тохиолдолд зээлдэгчийг үүргээс нь чөлөөлөхгүй байх гэдэг энэ одоо талуудын гэрээнд тусгасан үг бол яг ингээд хоёрдмол утгатай биш. Тийм одоо үгийн шууд утгаар нь аваад үзэхэд аливаа одоо шалтгаанаар зээлдэгчийг үүргээс нь чөлөөлөхгүй гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол талуудын ингээд шууд харилцан тохиролцоог илэрхийлнэ гэж хэлж байгаа. За тэнгууд шүүх өөрийн санаачлагаар шууд зээлдэгчид ингээд зээлийн хүүгийн хөнгөлт идэлүүлж байгаа нь бол одоо маш том ингээд процессын алдаа гэж хэлдэг. Яагаад гэхээр шүүх ингэж одоо дур зоргоороо зээлийн одоо хөнгөлт идэлүүлж байгаа нь бол шүүгч хараат бус байж гагцгүй хууль захирагна гэдэг энэ зарчмыг алдагдуулсан байна гэж хэлдэг. За тэгээд хууль тайлбарлахад одоо өмнө дурдсан тэр 198-1-ээс гадна 198-2 дахь заалтыг бас ишилдэг. За энэ заалт юу гэж ийнвэ гэхлээр гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Тэгэхээр энэ бас ингээ гэрээ тайлбарлах бас нэг өөр арга байгаа. Эхнийх нь бол үгийн утгыг анхаарна. За хэрвээ үгийн утга нь одоо ойлгомжгүй болоод ирвэл яг гэрээнийхээ бусад зохицуулалт ерөнхий агуулга нь юу вэ гэдэгтэй харьцуулах замаар тухайн одоо заалтын утга агуулгыг ингээ гаргаж ирнэ гэдэг ийм зарчим байгаа. За тэнгүүд энэ гэрээнд өөр ямар заалт байгаа вэ гэхлээр нэг ийм заалт талууд харилцан тохиролцож тусгасан. Тэр нь болохоор төслийн ажил аливаа шалтгаанаар хойшилсон нь зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөр зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. За тэгэхээр ер нь бол ингээд гэрээний бусад зохицуулалт маань ч гэсэн одоо зээлдэгчийг аливаа байдлаар үүргээ одоо үл биелүүлэх юм боломж олгоогүй гэсэн үг байгаа. Тийм учраас ер нь бол нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгээ гаргуулах нь зүйтэй гэдэг ийм одоо тайлбарыг нэхэмжлэгч маань гаргасан. За улсын дэд шүүхийн зүгээс бол нэхэмжлэгчийн яг нөгөө агуулгадаа дурдсан анхан давх хоёр хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн хэргийн шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэдэг энэ хоёр үндслийн дагуу гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан. За ингэхдээ бол нэхэмжлэгчийн одоо энэ гомдлын зарим хэсгийг хангах үндсэлтэй байна гэж үтсэн. За тэгээд яг төвлөрсөн хэсэг нь бол яг энэ шүүхүүд одоо энэ гэрээний үүргийн хэмжээг тогтооход өөрөөр шийдвэр гаргасан байгаа. Яг энэ цэг дээр ингээд дээд шүүхийн дүгнэлт төвлөрч байгаа. За ингэхдээ зээлдэгчийн одоо гэрээний үүргийг бүхэлдэн Хөгжлийн банкны зүгээс гэрээний үүргийг бүхэлдэн зээлдэгчээ шаардж байгаа нь бол иргэний үеийн холбоотой зохицуулалтад нийцсэн байна гэж үзсэн. За тэгээд давзаалдах шатны шүүхийн зүгээс одоо анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа бодтой дүгнэлт юу нь бол хийж чадаагүй байна гэж үзсэн. За тэр нь яг ямар учиртай вэ гэхээр нийтэд илэрхий үйл баримтаар бол одоо дэлхийн цар тахал тохиолсон нь ингээд ер нь бол илэрхий үйл баримт болсон. Гэхдээ энэ цар тахал тохиолдсон нь яг одоо энэ манай зээлийн гэрээний хүрээнд хариуцагчийг ингээ үүргээс нь одоо хөнгөлөх чөлөөлөх үндэслэл болох уу гэвэл үгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан байгаа. За ингэхдээ давзаалдах шатны шүүхийн дүгнэлт яагаад хуульд нийцэхгүй талаар тайлбарлсан байгаа. За давзаалдах шатны шүүхийн зүгээс ингээд ямар ч тохиолдолд одоо зээлдэгч нь хариуцлагаас мултарч чадахгүй. Тэгээ ямар ч тохиолдолд зээлдүүлэгч нь хариуцлагад унахааргүй ийм зохицуулт хийсэн учраас
талуудын тэгш эрхийн зарчим зөрчиж гин гэж хэлээд байгаа. Тэнгүүд улсын дээдчүүг болохоор юу гэж хэлээд байна гэхээр иргэний үеийн 189-ийн нэг зааснаар бол талууд гэрээнийхээ одоо нөгөө гэрээний агуулгыг ингээд чөлөөтэй тодорхойлох ийм хэрэгтэй байдаг. За тэгээд энэ одоо эрх нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээр талууд хинтээ гэрээ байгуулах уу? Одоо гэрээний агуулгаа хэрхэн нөгөө талтайгаа тохиролцох уу гэдэг бол цэвэр ингээд талуудын бүрийн эрхийн асуудал байна гэж хэлсэн. Тэгэхээр үндсэндээ нөгөө гэрээнд тусгагдсан байгаа тэр эрхтгш биш боломж олгосон гэдэг зохицуултол талууд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр тодорхойлсон ийм хуульд нийцэж байгаа агуулга гэдэг дүгнэлтийг хийж байгаа. За тэгээд тийм учраас одоо тухайн зохицуултыг бол хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж хэлсэн байдаг. За тэгээд хэдийгээр одоо ковид тохиолдсон боловч энэ нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх юм уу эсвэл одоо хүү болон хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөх ийм үндэслэл болохгүй гэж хэлсэн байгаа. За яагаад тэгэж хэлсэн бэ гэхээр яг одоо энэ нөгөө зээлдэгчийн маань зүгээс бол яг ингээд одоо ийм болдшгүй даван туулахад давагдшгүй хүчин зүйл тохиолдлоо. Тийм учраас зээлийн гэрээний хугацаагаа сунгуй эсвэл одоо тодорхой хэмжээний нүүрний гүйцэтгэлийг зогсооч юм уу тийм хүсэлтийг ерөөсөө гэрээний харилцааны хэмжээнд гаргаагүй. Тэгэхээр хариуцагчийн зүгээс өөрийнхөө хийх боломжтой байсан тодорхой үүргүүдээ авч хэрэгжүүлээгүй учраас одоо ийм давагдшгүй хүчин зүйл байсан гэж үзэх боломжгүй байна гэж үтсэн байгаа. За тэгээд нөгөө талаар бас энэ нөгөө арилжааны эрх зүй суурь зарчим энэ маргааны хүрээнд хөндөгддөг. Улсын дэд жүгийн тогтоолд юу гэж хэлдэг вэ гэхээр хариуцагч нь бол бизнес эрхлэгч хуулийн этгээд байна. За тэгээд энэ хүрээндээ бол зээлийн хөрөнгө болон бусад их үйлсвэрээр одоо ашиг олох ийм цогц үйл хөдлөх хөрөнгийг бий болгож ингэж ажилдаг. За тэгээд ийм этгээд байна гэж үтсэн. Тэгэхээр энэ нөгөө давдчгүй хүчин зүйл гэдэг энэ одоо малгаан дор хариуцагчийг ингээд хамгаалах агуулгыг дээд жүгийн шийдвэр дээр гараагүй. Тэгэхээр энэ нь нөгөө талаараа ингээ хариуцагч нь одоо тодорхой ингээ арилжааны эрх зүй харилцаанд оролцдог. Тэгээд тодорхой үүрэг хүлээдэг ийм энгийн иргэн биш одоо ийм мэрэгсэн гэх нь цааш яд ч гэсэн бизнес эрхэлж байгаа этгээд болохын хувьд бол энэ давдшгүй хүчин зүйлийн үед одоо өөрөө тодорхой хэмжээнд ингээд гэрээний үргээс чөлөөлөх юм уу тийм хүсэлтүүд гаргаагүй учраас ерөнхийдөө зээлдэгчийг одоо энэ маргааны хүрээнд бол хамгаалан авч үзээгүй байгаа. За тэгээд давзаалгчдын шүүхийн магадлалыг хүчингү болгоод тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хിവэрүүлдэх ийм шийдвэрийг гаргасан байгаа. За тэгээд үндсэндээ ер нь бол маргааны маань агуулга болчлоо, нэлийн жоохон нуршчлаа. Гүү нуршуустай санагдсан айгүй сонирхолтой байлаа. Би нөгөө давзаалдах шатны шүүхийн шийдвэр яриад нөгөө үндслийг тайлбарлаж яхад нь бас бодсон байхгүй. Нэрээ ер нь ингэж болох байлоо гэд одоо давзаалдах шатны шүүхийн юу бас айгүй юм үндслэлтэй сонсогдож байгаа шүү дээ. Нөгөө суур зарчим яриад тий. Одоо гэрээчин бол аль аль талдаа л ингээд юу гэдэг ашигтай байх ёстой учраас ийм тэнцвэртэй байх ёстой гэдэг ийм зарчим яриад юуг нөгөө тодорхой хэсгийг нь хөгжлийн банкнд өөрт нь хариуцуулсан чинь хяналтын шатны шүүхийн үндслийг яг ярьсан чинь нэрээ тийштэй гэд ингээд эргээд нэрээ хяналтын шатны шүүхийн шийдэл бол маш ийм оновчтой айгүй олон талаас нь тайлбар өгсөн юм шиг санагдлаа. Тэгээ нөгөө зээлийн харилцаан дээр иргэний үйл дээр байдаг штэ тий нөгөө шүүх ямархуу хэмжээнд оролцож болох вэ гэхээр хүүгийнх нь хэмжээ нь одоо нөгөө зээл эрх хуулийнхны ашиг сонирхол бүр ийм элтэд хохиролтойгоор анханасаа тогтоогдсон байх юм бол тэр тохиолдолд бол шүүх одоо хүүгийн хэмжээг бууруулан тогтоож болно гэдэг нэг ийм үндсэл бол байдаг тий. Тэгэхээр энэнтэй тогтоосоо хамааралгүй байдлаар шүүх бас давзаалдагчны шүүх бас ингэж юуг нь бууруулж хүү болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж тогтоосныг хяналтын шатны шүүх бас үнэлэхгүй гэсэн айгүй сонирхолтой санагдлаа. Харин тий. Тэгээд энэ нөгөө маргааны хүрээнд одоо нэг тийм суур хэд хэдэн асуудал хөндөгдөж байгаа. Нэгдүгээр талуудын нөгөө гэрээний чөлөөт байдлын зарчим гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхой хэмжээнд хөндөж байгаа. Тэнгүүд хоёрдугаар гэрээг тайлбарлахдаа ер нь ямар аргачлалыг хэрэглэх юм гэдэг дээр нөгөө иргэний үеийн зохицуултыг бас нэг сөхөж харж байгаа. За тэгээд гуравдугаарт энэ яг нөгөө одоо арилжаа эрхлэгчийг ялгаж ийн гэх юм уу? Одоо жишээлбэл хөгжлийн банкнаас яг иргэн
нэг иргэн зээл аваад за тухайн иргэн маань бол ингээд тийм мэрэгссэн одоо бизнес эрхлэгч биш байгаа шүү дээ тий. Тэнгүү зөвхөн нэг иргэн зээл аваад одоо яалтчгүй ингээд цар тахал тохиогоод зээлийн төлбөрөө гүйцэтгэж чадахгүй болсон бол нэг хэрэг. Клиент тохиолдлын хувьд бол одоо хуулийн этгээд ингээд тодорхой маш том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ингээд тодорхой чадамжтай этгээд байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ этгээд одоо яг тэр гэрээнийхээ харилцааны явцад нөхцөл байдал хүндрэнгүүт гэр зээлийн гэрээгээ сунгая ч юм уу үүргээ төр хугацаанд төтгөлзүүлэе гэдэг ийм өсөлтүүд ерөөсөө хүчин чармайлт гаргаагүй. Тэгэд ингээ яг бүх юм болоод дуусны дараа манай одоо төлөх мөнгөний маань бууруулад өгөөч гэж ин хэмжилт гаргахаар дээч өг ингээд чи ингэж болохгүй хариуцлагатай бай. Бараг яг тэгж байгаа юм шиг л санагдлаа. Зүг зүг. За маш сонирхолтой маргаан байлаа. Тэгээд энэ хүртэл манай дугаарыг сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаар дээр мөн хамтаагаарай. Баярлалаа. За баяртай манайхаа.